нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар 2026 оны улсын төсөв, эрчим хүчний салбар болон нийслэлээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа шийдвэрийн тухай улсын хурлын гишүүн Зол Жаргалтай ярилцах болно. Хар хайрцаг. Сайн байна уу? Танд оройн төргийн миний өмнөөс бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Оройн төрсөн баярлалаа. Хоёулаа өнөөдөр их энгийн бөгөөд элен далангуу ярилцъя гэж бодож байна. Хэд хэдэн сэдвийн хүрээнд. Эхний сэдвээрээ мэдээж 2026 оны төсвийн талаар таны ерөнхий байр суурийг авахын зэрэгцээ. Одоо энэ 7 хоногт болж өнгөрсөн одоо багш нарын жагсаал цалингаа нэмүүлэе гэж одоо шаардж байгаа. Энэ шаардлагын талаар бас улсын хурлын гишүүний хувьд таны байр суурийг сонсох гэж бодсон. 26 оны төсөв 25 оны төсөв өөс ялгаатай нэх юм бол алдагдлаа тус болж байгаа. Бас нэг ялгаа нь бол хамаагүй цомхон болж байгаа. Нөгөө агаарын бүтээн байгуулалтууд том нөх гаргах том юм барих төслүүд нь бол багц болсон. Арай бодтой. Нүүрсний үн хэмжээнд дэр хүмүүс нэлээд асууж илаа. $70 гэдэг бол харьцангуй боломжийн доо. 90 сая бол нэлээд хүнд доо хүрэхэд. Гэхдээ боломжгүй бол биш. Цэвэр техник утгаараа бол дамжуулт хүчин чадал байгаа. Худалдаж авах нь хэд байхыг бол би мэдэхгүй. Дээдл нь 80 гарц юм чинь одоо ирлүү зүтгэл гэж байгаа юм шиг л. За нэг юмрхөө төсвийн 3 дахь онцлог нь эрүүл мэнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт бол огцом нэмэгдсэн. Олон нийтээс санал асуусан, тэгж хэлсэн. За үнэхээр гудамжаар яваад хүмүүстэй уулзахад бол яг л ийм эрэмбтэй. Би жолооны завсарлагаанаар нэлээд авсан. Тэгээд Баянгол дүүргийн бас нэг онцлог байна. Хүн ихтэй, нягт ихтэй, хүүхэд ихтэй. Тийм болохоор сургуулиуд нь ингээд хитэрч ачаал. Тийм болохоор тэндээс бол номер 1 бол сургуулийн олдсон. Дараа нь эрүүл мэнд. Ингээд эренблэхээр эренбэн бол адилхан л таарч байгаа. Тэр утгаараа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг нь зөв гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмлээ, хүн дахиад хоцорчлоо. Юу гэсэн үг вэ гэхээр эмчийн залин байхгүй, багшийн залин байхгүй. Тэгээ эмч нарыг ялангуяа би одоо энэ гимтлийн эмч нар байна, түргэн тусламжийнхан байна, яралтай тусламжийнхан. Яг хүн ингээд асуудал гарахаар очдог. Тэр үедээ хүмүүс амар мэдэрдэг байхгүй. Тэд нар чинь ерөөсөө тэр цуснажтай хойлолцсон хүн дэмтэй ажиллаж байгаа хүмүүс сая 500 төгрөгийн цалинтай. Ер нь энэ нийгэмд бол амьдрах боломжгүй. Тийм болохоор энийг хоошлуулсан нь бол алдаа болсон гэж бодож байгаа. Нэмий гэхээр зэрэг урсгал зардал их усүр байхгүй. Хаанаас гаргаж авах вэ гэдэг асуудал үүснэ. За энэ дээр миний бодол бол ийм байна. Орон даяар бид нар баахан хэрэгтэй боловч өнөө маргааш тулчаагүй ордонгууд, төвүүд, хүний хөгжлийн төв, соёлын төвүүд, ордонгууд юунод байна. Гэр бүлийн хөгжлийн төв гэдэг ингээд зөндөө юмнууд байна. Энэ зүйлсийг 2 хэсэг хуваагаад нийлбэр дүндээ бараг 400 тэрбум төгрөг болоод ирсэн. Өнгөрсөн жил 25 оны төсөв дээр нэг их хурлын гишүүдээс ажлын хэсэг гарсан шүү дээ. Ажлын хэсэг гараад тэр ажлын хэсгийн нөгөө төсөв яаж хэмнэх үү гэдэг тэрний хөрөнгө оруулалтын хэсэг дээр дид хэсгийг нь би ахалж ажилласан хэдэн гишүүдтэй. Тэгээ бидний гаргаж ирсэн дүнгээр 400 тэрбум бол иймэрхүү объектууд зарцуулагдаж байна. Энийг ерөн зогсоосон дээр юм байна. За тэр объектуудыг суманд нь өгье. Сумынх нь иргэд тэнд нь ороод бизнес хийх. Аймаг дээр IT хийх, залуучууд оёдлоо хийх. Тэгээд өгж байгаа төлбөр нь бол зөвхөн түрээс ин. Тэгэхээр нөгөө төрөөс ирэх урсгал зардлыг хаач. Тэгээд зарим нь зарчих. Одоо үн хөрвөл дуудлаад л да. Үн өрөхгүй бол түрээс л. Тэгээд судалж авсан түрээсийн урсгал зардлаа зарж борлуулсан мөнгөтэйгөө нийлээд эмч нарын цалин, багш нарын цалин нэ.
Энийг ингээд жил болгон хойшлуулдаг. Ягаад гэвэл нэгэн тэхэлцээ объектыг чинь зогсоох юм бол юу яачна. Улам их зардал гарна. Удахгүй бол тийм болохоор дуусгах хэрэгтэй гэдэг. За дуусгахыг ихээр зэрэг ингээд жил уус унжраад яваад идэм байна. Ер нь жоохон зөрөгтэйхон шиг царцаагаад үлдөөгөөд урсгал зардлууд огцом танаад тэр мөнгөөрөө ийм багш нартаа шууд нэмэх хэрэгтэй гэсэн ийм итгэд үнэмшилтэй боллоо. Саяны энэс өөр арга замгүй юу? Таны яаж байгаа? Өөр одоо тэгэл бүр яаралтай өөр аргагүй бол төсвийнхөө юу гэл юм шүү дээ. Алдагдлаа юм. Тэгэхээр 2026 оны төсөв ирж байгаагийнх нийслэлийн төсөв бас дараа жил нэмэгдэх сурагтай. Одоо ийм одоо прогнозууд зарим гишүүд бол бүр 10 их 80 болно гэсэн. Бас арай хөндлөн тоонууд бас яриад явж байгаа. Гэтэл энэ жилийнхийг ойлоо төвлөрчүүл яриа. Энэ жилийнхээ ойролцоогоор миний харснаар бол 4.2 их 80 шиг. Тэгэхээр нийслэлийн яг нь нэгдүгээрт нийслэл бас өөрийн захин зарцуулах боломжтой юм төсөв нэмэгдсэн маш сайн зөв баг. Гэтэл нөгөө талдаа энэнийхээ хэрээр чадвах сулынх уу, хүний нөөц багынх уу, ямар ч лээсэн их дөтөлсөн арга хэмжээнүүдийг их авснаар болж одоо яг манай одоо нэвтрүүлгийн хар хайрцагны гэдэг шиг энэ бодлогоо жоохон сулраад байгаа юм болов. Ялангуяа одоо саяны ярьсан хагас коксийн асуудлууд байна. Барилгын тендерүүдийн асуудлууд байна. Ихэнхдээ дандаа гадны компаниуд шалгараад маш өндөр хэмжээтэй ийм худалдаа авалтуудыг хийгээд байгаа явдал. Энэ дээр бас таны байр суурийг сонсъё гэж бодож байна. Ямар нэгэн субъект үйл ажиллагаа явуулахад өөрийн гэсэн төсөвтэй байх юм бол одоо хурдтай сайн ажиллана тийм ээ. Энэ утгаараа орон нутгийн төсөв байдаг. 4 их 80 гэж байна та. Монгол улс 400 их 80-ийн төсөвтэй байсан бол одоо ингээл явж байгаа асуудал алга. Гэтэл манай төсөв чинь өөрөө 30 гаруй их 80 төгрөг байна. Улсын төсөв 4 гаруй их 80-д нь нийслэл болчлоо. Төрөмчийн компаниуд дээр хийж байгаа худалдаа авалтаа нийлэх юм бол 10 их 80 гаруй явах. За тэгэхээр манай жижигхэн эдийн засагта жижиг төсөвтэй улсад улсын их хурлаас иргэдээс мандат авч гарсан энэ субъектийн хяналтаас гадуур явж байгаа төсөл улсын төсвийн 3.1 болчихж байна. Зарцуулт нь. Тэгэхээр энэ бол маш том дүн. Хар хайрцагт энэ бол зохихгүй. Монгол улс төвлөрсөн одоо бид нар холбооны улс биш. Төвлөрсөн засаглалтаа нэгдсэн улс. Нэгдсэн улсын нэг субъект тэр улсын нийт төсвийн зарцуулалтын за зүгээр жишээ болгож хэлэхэд тийм ээ 10%-аас дээш төсөв зарцуулаад хэлэх юм бол биднэрт энэ бол том анхаарлын тэмдэг болно. Энэ улс үндэстэн чинь явандаа ингээд холбооны улс шиг өөрийнхөө төсвийг мэддэг хэд хэдэн бүсүүд хуваагдаад ингэх юм бол энэ ер нь бол үндэсний эрх ашигын асуудал болж байна. Тийм болохоор нийслэлийн төсвийн хэмжээ ингэж огцом нэмэгдэж байгаа цаг үе дээр би бол энэ дээр хязгаар тавих хэрэгтэй гэж бодож байгаа. Эрх зүйн хувьд ямар төвшөнд хязгаарлах тэгээд хичнээн хэмжээний нэмийг нэг хурал дээр ярих энэ асуудлыг бол наривчлж судлах шаардлагатай байна. Хоёр дахь юм нь төрөмчийн компаниуд. Төрөмчийн компаниуд дээр хийж байгаа худалдаа авалтууд чинь дахиад олон их 80 төгрөг. Тэгээд тэнд одоо нөгөө л ялгаагүй шүү дээ чинь улс төрчдийн нөлөөллөөр томилогдож байгаа захирлууд байна. Засгийн газрын шийдвэрээр томилогдож байгаа захирлууд байна. Тэд нар чинь ямар нэгэн байдлаар ингээд буцаад нөгөө хүрээлэлтэй үйлчлэн намын санхүүжил бэлтгэн ойлгомжтой. Тэгэхээр энийг нэгдүгээр төр засаглалыг бид нар төрөмчийн компанийг нээлттэй овчад компани болгоё гэд ярьдаг, тэрийг ингээ хойшлуулдаг. Тэгээ хойшлуулах шаардлага байхгүй. Энийг юу хийж эхлэх хэрэгтэй. Боломжтой үн үрхийг нь хойчлох хэрэгтэй. Тэгээ энэ ажлуудыг хийхгүй бол төрийн өмчийн их хурал дээр ярихгүй улсын төсөөс гадуур явж байгаа дүн чинь асар өндөр болоод байна шүү. Цаашдаа бүр их нэмэгдэх гээд байна гэдгийг зохон тэмдэглэмээр байна. Нийслэлтэй холбоод ярихад жишээлбэл нөгөө юуны банкны орон дээр Нямбатар даргаас би асуухад их хурлын тогтоол бол улсын төсөв нүүрсэн төршин гарахгүйгээ гарцсан байна. Тэгээд нийслэл ханаасаа мөнгө авч хятаас авах гэдэг юм бэ гэхэд бол энэ бол улсын төсөв биш. Энэ бол компани өөрийн 5-7 төш гэдэг компани. Тийм учраас одоо тэндээс яана тогтоолт хамаагүй гэж тайлбарласан.
Тэгэхээр энэ бол зөвхөн нэг жишээ. Тэгэхээр тэр компани мөнгөө та нарт хамаагүй гэдэг байдлаар энэ бол 226 тэрбум бол харьцангуй одоо баг борхон өрсө. Маш их тоо ярьсараад бид чинь сайн болж байдаг шүү дээ. Цаана хэдий их найдаа худалдаа аваад явж байгаа учраас энэ дээр хяналтыг бас сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд одоо зүгээр илт бас сүүлийн үед нэгэн бухимдад хараад байна л да нөгөө асар үнэтэй чулуунуудаар шинхэн борж үрсэлдэг асуудал. Тэгэл энэ том мөнгөний асуудлууд их найдаараа яригдал том бонд тавиал ингээд яваад байгаа нь миний хувьд бол сигнал болж байна. Улсын төсвийн 10%-аас дээш гарцсан тохиолдолд бол хяналттай хэрэгтэй. Тэнтэй яг санал нэг байна. 5-7 түвш гэх мэтчлэн одоо төрийн өмчит компаниудаар дамжуулж бараг төсвийн одоо төсөвтэй зэрэгцгүйч зарим нэг үйл ажиллагааг бол нийслэлээс ингээд хийгээд гэхдээ энэ нь нөгөө улсын хурлаас гарсан тогтоолоос бүр гадуур бүр зөрчсөн баг эсрэг юм үйл ажиллагаануудыг зохион байгуулад явж л байна л да. Гэхдээ яг за энэний талаар хоёул илүү дэлгэрүүлж дараагийнхаа удаа ярилцъя. Би энэ талаас нэг юм нэмэлт гэж байна. Надад бас нэг өгсөн сигнал нь юу гэхээр зэрэг Нодлон биржин уул уурхай бүтээгдэхүүн биржин тухай хуультай нэг санаа орж ирсэн. Сүүлд нь бас нэг ажлын хэсэг гараад ажиллаж ирсэн зөвхөн. Тэрний санаа нь юу гэхээр ашигт малтмлын ордуудыг бартертаад хөрөнгө оруулагчд. Тэгээд бүтээн байгуулалт хийх. Одоо зам барин, гүүр барин, түнэл баринууд юу гэдэг янз бүрийн бүс дээрээ. Баруун бүс, зүүн бүс, говийн бүс, ангаан бүс, хойд бүс энэ төр гэдэг. Улаанбаатар жишээ л гэх. Чайна энержигийн тэр улсын хурлын тогтоол дээр юм орцсон байдаг. Тиймэрхүү санаа байсан тий. Тэгээд тэр болохоор тэр зөвхөн чайна энержи биш ерөөсөө нийтэд нь ямар ч төрлийн ашигт малтмлыг. Тэгээ эрхийн нөхөр зэрэг ингээд одоо эдийн засгийг эрчимжүүлээд бүсүүд дээр том юм хийнэ гэд. Энэ болохоор ягаад би нийслэлийн төсөвтэй холбож байна гэхээр энэний агуулга нь тэр бүс нутаг байгаа ашигт малтмлын ордуудаа хүнд өгөөд оронд нь юм бариулж авна. Нөгөөх нь өндөр үнээр барина. Түүхийдийн хямдхан үнээр авна. 4 дахь ялгаа гарна тэр оронд. Дараагаар нь тэнд эргэлдэх мөнгөн дүн нийтийн төслүүд чинь бүр 100-аар тогтохгүй их найт өөр байхгүй. Тэгэхээр улсын төсөөс хэд дахь их мөнгө ингээд өөр замаар явна. Захиран зарцуулалтын дээр орон нутгийн бүсүүд дээр байна. Сүүлдээ улсын төсөв бол зүгээр нэг тэтгэр цалин нэг нийгмийн ажилтнуудын асуудал. Жинхэнэ эдийн засгийн бизнесийн гол мөнгө нь бол өөр их үүсвэрээс орж ирнэ. Өөр их үүсвэрээс орж ирэхээр өөр их үүсвэрийн бодлого нөлөө тэнд орж ирнэ. Бүтээн байгуулалт явна. Хэний ажилчид ажиллах вэ? Уурхаа дээр нь бартерт нь хэний камп байгуулах, хэний тоног төхөөрөмж авах, хэний ханган нийлүүлэлт байх вэ? Хаанаасаа одоо хүнс хорт сунраа нийлүүлэх үү гэд. Ингээд эн чинь нэгдсэн улсыг эдийн засгийн хувьд тогтворгүй болгох хуваах үр дагавартай. Жоо ургуулад бодох юм. Энэ бол миний нөгөө засаг огцрох үед залуучуудын жагсаал дээр би очиж хэлэхдээ би бол бас энээс болгоомжлж байна. Ийм юм хитрхи хүчтэй явчлаа гэдэг үг хэлсэн шүү дээ. Тэгэхээр энийг одоо жижигрүүлээд харахад татаж авчраад нийслэлээр харахад нийслэлийн төсвч улсын төсвийн 10% их болчиход шүү дээ. Дараагаар нь бид нар баруун бүсийн төсөв 15% болвол яах юм? Ер нь бол энэ нэгдмэл улсын нэгдсэн ял байх хэрэгтэй гэдэг мэдээлж байна. Гэхдээ яг баруун бүсийн төсвийн хувьд бол мэдээж баруун бүсийн төсөв бол улсын хурлаар орж ирээд батлагдах байх. Хэрвээ яг тэндээ хөрвөл би зөв жишээ бартер энэ төр явсан бол шууд өөртөө. Тийм. Гэхдээ бартер явуулсан бол тустай байхгүй. Тэр чинь бол улсын төсөв биш ээ. Энэ чинь компани үйл ажиллагааны мөнгө гэдэг зэрэг байна шүү дээ. Тэр нэг орон нутгийн өмчт компани ордоо дэш нь өгсөн. Та оронд нь юм барьж өгнө гэсэн. Тиймэрхүү авлаар. За жил бүр яг өдийд бид нэр төсөв нэг аажуухан ярьж эхлээл 11-12 сар л ингээд оволцоод эхэлдэг л дээ. Энэ нь бас нэг яг хүмүүсийн бас их эсэргүүцлийг хөдөлгдөг саналуудлыг бас хүчтэй илэрхийлэгд хүргэдэг нэг сэдв бол энэ төсвийг дагаж орж иж байгаа хуйлууд, тогтоолуудын асуудал. Тэгэхээр энэ жил өнгөрсөн жил шиг тэр 3-ыг нэгээр 3-ыг зохицуулах. Тэр шиг иймэрхүү одоо тогтоолууд байна уу? Тавал яг энэ салбарын одоо уулуурхай ассоциацтус байсан хүний хувьд хэлэхэд энэ асуудлууд дээр бас их анхаарал хандуулж ажиллаж байгаа гэж найдаж байна. Төсөв дагаж орж ирсэн миний анхаарал хандуулсан хоёр зүйлөө нэг нь татвар нөөтийн
тухай хууль нэмэлт өөрчлөлт, нөгөөх нь 5-7 хэсгийг хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах талаар. Нөөт дээр бол нөгөө татварын багц суул гэл бөөн сүр болол боо юм яриад ярьж ирж байгаа нэг 500 мянган төгрөг хүртэл борлуулалттай байх юм бол тэгээ 27 оноос сая төгрөг хүртэл борлуулалттай байх юм бол 100% буцаан, дараа нь 50% буцаан гэдэг ингээд шатлцсан нэг тийм юм. Тэгээ яг одоо 4 амбултай айл хөдөлთა авалтаа. За миний хөө 500 мянга хүрчих юм бол одоо ээж дээр бүртгүүлээ шээ гэдэг нэг иймэрхүү юм болох юм байна. Тийм системд орох гэдэг. Тийм рүү орох юм лээ. Тэрний мөнгөнд дүнгийн төр бол нэг тийм ач холбогдолтой биш гэж санагдсан. Нэг тиймэрхүү нэг жоохон тийм косметик сериус биш юм болчлаа. Хоёрдугаарх нь тэр сериусны анхаарал татж байгаа зүйл нь бол 5 толгоон ашиглагдаагүй байгаа хэсгийг олборлолт, тээвэрлэлт, экспортыг иж бүрэн цогцоор нь хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтаа хилцээр хий гэсэн агуулгатай тогтоол орж ирж байгаа. За энэ агуулгаас нь юу гэж харагдаж байна вэ гэхээр энийг цогцоор нь хийх нь бол хятадын том компаниуд гэж байна. Монгол компани бол тэр цогцоор нь оролцохгүй. Худалдаа нь хамт байгаа учраас. Тэгэхээр юу гэж надад бол юу гэж уншиж байна гэхээр энэ бол урд нь ярьсан яриа хэлцээрийг эвтэйхэн тогтоолын хэлбэрээр оруулж ирж байгаа юм шиг байна. Гарчиг нь болохоор үндэсний баялагын санд мөнгө одоо хөрөнгө төвлөр яах мах дэмжих хэрэгчлээ нэг тийм гоё нэртэй. Үндэсний баялагын санг дэмжих гээд байгаа тогтоол одоо монголчууд мөнгө хэрэгтэй байна. Баялагын сандаа игээд та нөгөө байрныхаа зээл мэл нэгээд аавна шүү дээ. Энийг ингээд сайхан хэрэгжүүлэхэд бол иж бүрэн цогцоор нь эмх цэгцтэй явуулъя гэсэн агуулгатай бичсэн байна. Яагаад би энийг эмзэглээд байна гэхээр Монголын ур хажид урхаагаа ажиллуулж чадна. Ямар ч асуудал байхгүй. Тээвэр монголчууд байна. Төмөр замаар байна. Автаар байна. Хамаагүй бол илүү хүчин чадалтай тээврийн хэрэгсэлтэй болсон. Худалдаан дээр бол хятад байна уу, өөр гадаад байна уу, Монгол байна уу, дуртай нь ороод худалдаагаа хийгээл явна. Тэгэхээр энэ бол энэ гурыг ингэж цогцоор нийтээр нь гэдэг бол лав одоо манайх Монголын энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ирэх ашиг биш. Тэгээ яагаад юм оруулж ирж байгаа гэдэг асуултыг тавина. Одоо энэ нөгөө дагаж орж ирсэн төсвийн дагаж орж ирсэн хууль нэмэлт өөрчлөлт яригдаагүй байна. Байнгын ороонууд төр бол яригдана. Энэ чиглэлээр нь бас судалж байна. Салбарын хүмүүстэй санал солилцож байна. Гурвыг цогцоорно гэдэг юм бол өмнөх жил China Energy-тэй маш том гэрээ ихэд орж ирсэн. Тэр бол ингэхээс өөр арга байхгүй маа. Ингэхгүй бол бид нар одоо том хөршигээ гомдоогоод өстэй муухай болчлаа. Хөрөлд оролцсон тий гэж тайлбарласан шүү дээ. Тэр тэгээд тусдаа асуудал. Тэгтэл одоо яагаад дахиад ийм юм яриад байгаа. Одоо хиндэ ямар өртөө болцсон. Тэм байхгүй. Тэгэхээр нийтдээ бол үндэсний баялагын сан гэж одоо нийтийн эрх ашигын нэрийг барьж дотоодын ялангуяа энэ уулуурхай салбарынхныг бол бас их хүндхэн байдалд оруулах юм улсын хурлын тогтоолын мэдээллийг бас танаас авлаа гэж би бас бодож байна л да. Тэгээ үнд бас сөргөөр нь бол нүүрсний үн сөргөөр том хэмжээний гэрээг тэгж худалдаагийн хөнгөлөлтөө үнээр урт хугацааны юм чинь тийм л байгаа шүү дээ. Урт хугацааны том гэрээ хийчихэд байхад дахиад ингэж авах юм бол нийтээр үн бураал байна. Тэгээ тэр нь Монголд орж ирэх мөнгө нь багасна. Монголын эдийн засаг тохиролтой. Тэр орж ирж байгаа мөнгөн дээр ажиллаж байгаа компаниуд Монгол компаниуд биш цогцоороо иж бүрэн гэхээр нэг том корпорац мэдлэж байгаа юм. Энэ бол буруу. Монголчууд ирэх үгүйж нь багасч байна. Хоёул бол ярилцлагынхаа ихэнх хэсэгт төсвийн тухай ерөнхийд нь базаж ирсэн. Хэд хэдэн асуудалтай төвлөрч хагаад төсөв дагаж орж ирэх болгоно бас нэг асуудал яригддаг нь энэ уулуурхай одоо биржийн тухай хуулийн асуудал. Энэ хууль ер нь хэрэгжих боломжтой юм уу Монгол улсад? Ингээл өөр нэрээр нэршлэр ингээд тодорхойлоод байгаа боловч одоо хуучны нөгөө аптек гэдэг шиг л ийм гэрээнүүдийг жил болгон хийгээд байгаа энэ нөхцөлд ер нь энэ хууль байх шаардлага байна уу гэж сүлээд харагдах болоод байгаа юм. Тэгэхээр энэ дээр яг та мэргэжлийн байна үед нэг өөрийнхөө байр суурийг илэрхийлж. Өнгөрсөн жил China Energy-тэй гэрээ хийхээ өмнө гадуур чиглэл мэдээлэлээр их явсан, улсын хурлын чуулганы танхим дотор ч улс төрчид зөндөө ярьсан нүүрс хэрэггүй болох гээд байна. Бирж байхгүй, нүүрсийг биржээр зардаггүй юм. Тэгээд том гэрээгээ хийсэн.
одоо бирж ажиллаж байгаа. Яг тэр үед биржийн юу унтсан. Ягаад гэвэл зах зээл дээрх нүүрсний эрэлт буурахаар захын борлуулалт буурна зүтэй. Дээрээс нь бид нар том гэрээ байгуулад тэр нь хямдралтай яхаар зэрэг захын үнд бас сөргөөр нөлөөл. Тэгээ биржийн сарс. Одоо буцаад захын сэргээд үнэн өсөд ирэхээр бирж ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа. Саяны сарын өмнө ч 2-7 хоногийн өмнө түүхэндээ нэг дөр хамгийн их хэмжээний нүүрсийг биржээр зарсан. Тэгэхээр бирж ажиллана. Ажиллуулах ёстой. Хятад бол нэг худалдаа авахч биш. Тэнд чинь түмэн янзын компаниуд байгаа. Төрийн хэмжээний компаниуд нь ч хоорондоо өрсөлдөж тодорхой хэмжээтэй. Тэгээ хувийн компаниуд зөндөө тогтож байгаа. Тэгэхээр бирж бол ажиллана. Биржийн уулуурхаан биржийн тухай хуулийн нэг одоо анхааруултай зүйл нь юу гэхээр зэрэг China Energy-тэй бид нар урт хугацаанд жилд 20 сая тонн нүүрс нийлүүлэх арай хөнгөлөлтөө үнээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Монгол улс. Тэгэхээр энэ тонн манай нийт нүүрсний экспортод хэтэрхий том жин дараад ах юм бол нийт үнэ татаж унгана. Тийм бол биржийн үндээс өргөөр нөлөөл. За энэ миний нодлонгийн чуулган дээр энэ China Energy-гийн гэрээ ярьж явах үед хэлж ийсэн гол аргументуудын нэг. Тэгэхээр хэрвээ хятад үнэхээр манахаас тийм 100 гаруй сая тонн авах гэдэг юм бол тэрийг нь тэр санамжчдад бичээ. Тэгэх юм бол тэр дотор байгаа 20 чинь харьцангуй бага жинтэй учраас сөрөг нөлөөлөл нь багасна гэж. Тэгээ энийг бол бичүүлж чадаагүй. Тэр үнийн зөрөө нь болохоор зэрэг хятадын дотоодын 5 их усүрийн 5 одоо бир захын үнийг аваад тэгээ суур үн дээрээ сар болгоны өөрчлөлтийг нэмж хасч чаддаг томьёогоор явдгийг. Урд нь Chalco компанитай хийсэн байсан гэрээний жишгэр. Тэр хятадын зах зээл дэх үнэ нь болохоор манайдаа ойрхон захуудын үн буюу манай нүүрсний үннээс хамаардаг. Бид нар хямдхан зарах юм бол индекс нь буурна. Буцаагаад тэр индексээрээ би үнэ бодохоор миний үн хямдарна. Тийм учраас Монголын биржийн үнийг нэм дахиад нэг олон улсын нэг индекс нэм ингээ холж жогод оруулъя гэдэг бол миний бас нэг аргумент байсан. Энийг бол дэмжигдээгүй. Тэгээ 3 дахь миний хамгийн гол дэмжүүлж чадсан аргумент нь энэ ганцхан төрлийн коксчих нүсийг аваад иж болохгүй. Сорчлохгүй гэдэг асуудлыг. Тий, сорчлохгүй. Уурхаагаас гарч ирж байгаа төлөвлөгөөнд авах харьцаагаар нь сорчлохгүйгээр 3 төрлийн нүсийг нь аль алийг нь авна гэдгийг байнгын орон дээр, эдийн засгийн байнгын орон дээр дэмжүүлээд дараа нь чуулган дээр дахиж тайлбарлаж дэмжүүлээд энэ бол энэ гэрээн дээр тусгацсан байх ёстой. Гэрээг нь бол би хараагүй. Нууц юуг нь бол улсын хурлын чиглэл бол байгаа. Тэгэхээр энэ сорчлохгүй байна гэдэг бол зүгээр урт хугацаанд энэ бас том хэмжээний мөнгөний асуудал. Тэгэхээр энэ яг бага ч гэсэн хэмжээнд нөлөөлж чадсан гэж бодож байгаа. Тэр China Energy-гийн гэрээг жоохон нааштай болгоход. Ерөнхийдөө бол хөнгөлөлтөө тэгээд тийм том хэмжээний урт хугацааны 16 жил 20 сая тонн гэдэг бол их л хүнд нөхцөлтэй гэрээ. Төмөр зам бол байгуулах хэрэгтэй. Мөнгөний төлж байгаа шүү дээ бэлгэж. Гэхдээ бид нар энийг байгуулах юм бол нүүрсийг чинь ингэж урт хугацаагаар авна гэдэг бас нөгөө талын нөхцөл. Тэгэл боо юм болж байгаа шийдэл явсан юм зүйл. За нүүрсний асуудлыг ярьсны хоёлаа одоо эрчим хүчний асуудал руу нийтээр нь зохицоор нь орж бас таны байр суурийг сонсомоор байна л да. За энэ бол яг харахгүй манай одоо улс орны язгуур эрх ашиг болсон юм том асуудал. Бид нар одоо жилийнхаа дундаж агуулгаар нь бараг 20% нь импортоор авч явах шиг байна. За тэгээд ер нь энэ салбарт бас танаа намын дараагаар ахлуулсан эрчим хүчний реформын үндэсний хороо гэж байж байгаа сая татан буулгах шиг боллоо үндэсний хороо тийм ээ. Энэ бүгдээс ингээд том зургаар нь харахад манай улс ер нь дараагийн сонгуулиас өмнө энэ эрчим хүчний одоо тогтвортой байдал. За нэгдүгээрт араас нь бие даасан байдал руу шилжих ийм одоо гэрэл ийм дүр зураг танд ажиглагдаж байна уу? Газар нэмээд хэлж. Биржийн хуулийн дээр өнгөрсөн жил 4-р сарын 17-нд баха Уулуурхаан биржийн тухай нэмэлт өөрчлөлтийн санал орж ирсэн байхгүй. Тэр дээр байсан нэг айгуу сонир санаа нь юу гэхээр зэрэг одоо нүүрсний үн унчлаа. Тийм болохоор нөө худалдаа авахч нар худалдаж аваад гэрээгээ байгуулад тээвэрлж авч хил дээр аваачаад овоолцсон нүүрсийг нь авсан дөнгөөс нь буцаагаад хямдруулчихъя. Тэгэхгүй бол ингээд гацчлаа гэдэг нэмэлт өөрчлөлт орж ирсэн.
Тэгээд тэр нь нэлээд шууган болоод хажуугаар нөгөө бартерын юмнууд орж ирээд тэгээд татаж авсан байхгүй. Тэгээ одоо тэр овоосон нүүрс чинь хилээр гарч байгаа. Одоо үн нэмэгдсэн, одоо ингээ гараад дуусна. Тэгэхээр хэрвээ тэрийг хямдруулах эрхийг нь олгосон бол бид нар дахиад нэг их найт төгрөгний алдагдал. Зарцсан нүүрсээ буцааж хямдруулаад Монголын төлөв хүлээгчсэн. Тэгээ энэ биржийн хууль орж ирэнгүүт аллергитэй бахан хэвлэлийн орол хийгээд мэдээлэл өгөөд миний яваад ирсэн хэд аргументтэй нэг нь. Нөгөө ашигтмал төлөө ордоо бартерд нь гэдэг дээр нэмэх нь зарцсан нүүрсээ араас нь хямдруулж өөрсдөө алдагдлалд оруулах. Энэ 7 хоногт засгийн газрын 100 хоног гээд тайлангаа тавьж байхдаа уналтай байсан эдийн засгийг сэргээлээ гэсэн нэг мэдээ тэр дунд явж ирсэн. Таны саний ярьдаг энэ хуулийн төсөл дээр бат зогсон нь бол бас энэ эдийн засгийн өсөлтөд нөлөөсөн байх гэж байна. Сүүлийн 6 сар яг тэр үед нь нүүрсний өнөссөн эдийн засаг бас давхар өсөд явсан учраас яг тэрнийх нь өмнө нөгөөхөө за болив хямдруулж байгаа гэсэн бол бас нэг алдагдлын гарч ирэн тийм. За эрчим хүч бид нар эрчим хүчний реформ ярихдаа Монголын эрчим хүчнийг реформ хийе гэсэн өөрчлөе. Юуг нь өөрчлөх гэдэг юм гэвэл одоо эрчим хүчний их үүсвэр нь дутагдаад байна. Захиалцсан байгаа юм нь одоогийн хүчин чадлаас бараг 2 дахин их байгаад байна. Тэгтэл нийлүүлэлт байхгүй. Яагаад байхгүй гэхээр зэрэг би дараагаас зөвшөөрөл авна. Та бит хоёр та цахилгаан үйлдвэрлэмээр байна. Би үйлдвэр бариад цахилгаан хэрэглэмээр байна. Гэтэл та бит хоёр орон дарга суугаад байна төр. Тэгээд төрөөс зөвшөөрөл авах хэрэгтэй болоод. Та төртөө гэрээ байгуулад. Би эндээс нь аваад. Одоо бид нар яах ёстой гэхээр та бит хоёр хоорондоо яриад би танаас 40 мегаваттыг авъя. Хоёлаа гэрээгээ байгуул. Та үйлдвэрээ барина. Тэгээд та сүлжээнд нийлүүл. Энэ төрийн сүлжээ байна. Төрийн сүлжээгээр би эрчим хүч аавна. Энэ харилцааг нээлттэй болгож өгөх нь эрчим хүчний реформын гол зорилго. Ингэснээрээ яах вэ гэхээр олон станцууд шинээр баригдана. Олон бизнесүүд, үйлдвэрүүд, барилгын төслүүд хүлээж цаг алдахаа бол харамсалтай нь энэ эрх зүйн өөрчлөлт маань явахгүй байна. Улсын их хурл дээр ийм өөрчлөлтийг хийх зорилготой ажлын хэсэг гарсан гишүүдийн ажлын хэсэг. Энэ гишүүдийн ажлын хэсэг маань бол ажиллаа хийгээд явж байгаа. Яг энэ үед засгийн газраас эрчим хүчний яамнаас чуулган завсарлахын өмнө оруулж ирсэн эрчим хүчний хуулийн нэмэлт өөрчлөлт нь эсрэг үзэл баримтлалт. Ийм өрсөлдөөнтэй нээлттэй зах зээл биш. Та цахилгаан станцаа барь. Таны барьсан цахилгааны чинь улс худалдаж авна. Дээрээс нь улс таны цахилгаан худалдаж авахгүйгээр ямар нэгэн байдлаар фейлдэх юм бол таны цахилгаан станцд оруулсан хөрөнгө оруулалтыг чинь бүгдийг нөгөөд төр шилжүүлж авна. Тэгэхээр энэ юу нэршилтэй гэхээр зэрэг нэгдүгээр та зах зээлээс нь 2 дахин өндөр үнэтэй үнийн дүнтэй хөрөнгө оруулалтаа цахилгаан станц бариад улсад шахаж болчихно. Энгүүт энд болохоор эх орныхоо төлөө ийм сайхан цахилгаан станцыг худалдаж авахаас яах вэ? Төсвийн мөнгөөр худалдаж авах. Үйлдвэрлэсэн цахилгаанаа өндөр үнээр шахах төсөв үйлдэггүй гэдэг. Тэгээд цаанаа юу гэж тайлбарлах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засаг юу яриад байгаа? Хүмүүс хөрөнгө оруулж байна. Ийм. Энэ модель цаашаа явахгүй. Энийг явуулахгүй тул бид нар яах ёстой гэхээр нэгэнт эхэлсэн эрчим хүчний эрх зүйн орчныг шинжлэх их хурлын ажлын хэсэг маань засагтайгаа яриад тэр нэмэлт өөрчлөлтөд бошуух юм байна. Одоо энэ дээр яг 2 өөр байр суурь ингээд тулчаад байгаа. Аажмаар дараа жил ингээд явах юм бол нэлж битггүй. За тэгээд өрсөлдөөнд уучлаарай. Өрсөлдөөнд зах зээлийн зарчим руу орлоо гэхэд одоогийн үнээс хэр нэмэгдэх прогноз байгаа бүхэн энэ дээр хийсэн тийм тооцоол байдаг уу ажлын хэсэг дээр? Одоо төрийн өмчийн хуучин цахилгаан станцууд байна шүү дээ. Том тэцүүд. Тэгээд тэдний нийтийн байгууламжууд руу, орон сууцны дээд жихур руу, тэгээд төрийн өмчийн том объектууд руу нийлүүлж байгаа эрчим хүчний хэмжээ
тэр хоёр одоо тэр эсэг байгууллагуудын гэрээнд хിവэрэл үргэлжлэнэ. Энэ үнийг индексжүүлээд нэг жоох яатан болоо. Тэр нь хിവэрэл юм. Хэрвээ тэрийг хямдхан тавиад алдагдлын төсөөс нөгөөд ингээ явлаа гэж бодоход тэр хэсэг нь хിവэрэл юм. Шинээр цахилгаан станцууд баригдана. Шинээр би энд үйлдвэр барих гэдэг. Хороол барих гэдэг. Цахилгаан байхгүй хүлээгээд. Энэ харилцаа нь шууд хоорондоо гэрэл. Үнэ тохирно хоорондоо. Даргаас хамаарахгүй. Тэр төрийн сүлжээг л ашиглан сүлжээгийн төлнө. Тэрүүгээрээ сүлжээ нь ашиглуулад ажиллана. Тэгэхээр энэ ийм холимог юм явна. Алстаа юм хөгжөөд ирэхийн цагт үн буурна. Ягаад гэвэл шинэ их үүсвэрүүд чинь өрсөлдөж эхэлнэ. Тэр үед нь бол баг багаар чөлөөлж бол. Тэрнээс биш өрсөлдөөнд ийм зах зээл модуль үүсгэнүүд чинь зүгээр хялтгүй хаяад тэгээд тэнгэр таз үн тавиад дампууруулна гэсэн үг биш шүү дээ. Энэ дээр одоо манай улсын дэд бүтцийн асуудал шийдэгдсэн үү бэлэн үү гэж дараагийн асуулт байна л да. Яг ингээд сайхан энэ тэнд цахилгаан станцууд баримаар байдаг. Гэвч элчин хүчний яам спешиал үндэсний төвөөс хилдэг нэг том асуудал нь манай шугам миний чинь дийлдэхгүй. Энэ тэнд эвдрэл гарнаа. Энийг ингээд зохицуулах гээд ядж байгаа маа гэж их. Тэгээд шугамын хүчин чадлыг нэмнэ. Салбар гэж байгаа хөгжлийн төлөвлөгөө төсвийн хөрөнгө оруулалт байна. Тэндээсээ боломжийн хэмжээр нэмээд явна. Дээрээс нь шугамыг бол хувийн хөрөнгө оруулалтаар бас барьдаг. Өндөр чадлын шугамыг бол төр эзэмших эрх зүйн орчинтой. Тэгэхээр хувийнхан төслөө хэрэгжүүлэхийн тулд шугамаа барьчаад дараа нь төр шилжүүлж өгдөг тийм зохицуултууд бол байх. Тэгэхээр л боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүгдийг хийж чадвал за энднийх нь өөрийнх нь магадлал бас их хэцүү тийм ээ. Тэгэхэд одоо юу гэдэг чинь Монгол улсад яг хизээ яг одоо өвөл болоход л бид нар энэ өвөл бараг даахгүйтэй гэл яг салбарын сайд нь нэг хэлдэг тий. Эсвэл тус цахилгаан хязгаарлахгүй гэж хэлэх баталгаагүй байна гэж нэг ярьдаг тийм ээ. Энэ өөрчлөлтийг хийж эхлэхэд одоогийн нөхцөл байдлыг эмзэг болгох юу ч байхгүй. Яг одоогийн нөхцөл байдалтай станц нь хэрэглэгчтэйгээ гэрээгээ хийгээд үнийг нь нэмэхгүй. Ямар ч үеж бол шин юм дээр л гэрээлж оруулах. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ хүлээгээд авах шаардлага байхгүй. Хичнээн энэ хэрэгжин төдий чинээ Монголд хэрэгтэй. Үгүй бол жил болгоно л за одоо л өстой гал алтах гэдэг шүү. Гэл бахан мөнгө ярина. За одоо дахиад нэг үнэ нэмэхгүй бол сөхрөх гээд юм шүү. Гэл бахан юм ярина. Тэгэл тэр цаана дөрвөн өмчийн компани дээр явж байгаа үр ашиггүй байдал хулгай асуудал бол хоёр дахь асуудал болж хувирна. Тэгээ чи ингээл томрол ах юм сүулдэ арьсаа дийлхэ болно угаас. Тэгэхээр энийг хийчих хэрэгтэй. За энэ дээр ч гэсэндээ бас манай үзэгчид өөрсдийн сонгогдсон дүүргээ сонгогдсон, тойргоо сонгогдсон улсын хурлын гишүүд бас энэ талаар мессеж тийм ээ. Энэ үг дайх боломжтой гэж би хардаг байхгүй. Нэгэн талаар зэлсэн усад амьдарч байгаа тохиолдолд бид бүхэн та Баянголын сонгогч биш үстэй. Биш. Гэхдээ бол хоёулаа та хамт ажилладаг бол. Та бол ажиллаа хийж байна. Бусад гишүүдэд бас зориулж үзэгчдэд зориулж хэлж байгаа энэ асуудал. За эрчим хүчний асуудал ярьсных яг энэ дулааны халаалтын улирал хийсэнтэй холбогдуулаад ярих хэвээр таны бас үзэл бодлыг сонсомоор байгаа нэг зүйл нь хагас коксын асуудал. Хоёулаа дараачийн хэсгээд энэ дэлгэрүүлээд ярина. Энэ хагас кокс дээр та бол их хүчтэй эсэргүүцсэн. Энийг нь одоо шинжлэх ухааны үүднээс ч тийм ээ. Тэгэхээр энэ сүүлийн үед бас их хэрэгдэт байгаа энэ сэтгэгдэл дээр суурилж шийдвэр гаргахаа болоод энэ судалгаан дээр суурилсан нэг ганц хоёр шийдвэр гаргавал яасан юм бэ гэсэн бас нэг асуудлууд ч бас энийг дагаад гараад ирчээд. Сэтгэгдэлтэй суурилж хийгээд байгаа юм уу? Эсвэл нэг тохирцсон юм өстой заавал хийнэ гэж зүтгээд байгаа юм уу? Мэдгүй. Би бол надад бол зөвхөн мөнгө нь харамсалтай байгаа. Мөнгө, хайр мөнгө. Нийтийн мөнгийг эрсдэлтэй юм зарж болохгүй. Эрсдэлгүй юм хаана байна? Одоо агарын мөхөрлөг бууруулах эрсдэлгүй юм юу байж болох вэ? Орон сууц, эсвэл дулаан байш. Эрсдэл байхгүй. Тэр хүний амьдралыг сайжруулна. Хүлэмжийг бууруулна. Утааг бууруулна. 50% дулаахан байна, 50% утаа бууруулна.
эрсдэлгүй юм өөр юу байж болох вэ? Дулааны станц эсвэл дулааны цахилгаан станц. Монгол хүйтэн дулаан хэрэгтэй. Эрсдэл байхгүй хөрөнгө оруулалтаа нөхөд. Ийм юмд нийтийн мөнгийг зарах хэрэгтэй. Туршилтын журмаар хийх гэж байгаа огцом шийдвэр дагсан юмд нийтийн мөнгө зарж болохгүй. Ялангуяа гадаадаас авах гэж байгаа хайр мөнгө. Тэр нь бол харамсалтай. Ийм л байсууртай байна. Энэ өөрчлөгдөв. 10 бүр хэдэн жилийн өмнөөс нөгөө шахмал төлш үйлдвэрлэж эхлэхэд 19 онд угаарын асуудлууд гарч ирсэн. 9 сард 10 сард би телевизээр тайлбарлаж ирсэн. Угаар яалтчгүй нэмэгдсэн, бүр нуг хуг нэмэгдсэн. Өнгөрсөн жил таны санаачлсан сонсгол дээр энэ тоонуудыг хүмүүс нийтээрээ хүлээн зөвшөөрсөн баг. Тэгэхээр тэр түүхийд нь муу, шатлт муутай. 100-аас хамаарна. Гэхдээ байгаа 100-андаа л бодох ёстой шүү дээ ямар нүрс байхаа. Тэгэхээр тэгж их мөнгө зарж яхаар зүгээр сайхан гялайсан гоё тортог бахта сайн чанарын үнс бахта хар нүрсийг шигшээд хүлээр нь нэргэл. Нунтгийг нь барьцдуулж болно. Илүү мөнгө битээ төлшин зараад. Илүү их 80-аар тоологдох хөрөнгө оруулалт янз бүрийн хөх цагаан хар нүрсэнд битгий хий. Тэр мөнгөөрөө байшин барь. Цахилгаан станц ерөөсөө л юм. Би төлсний мэрэгчтэй хүн. Төлстэй битгий их ноцолд гэж хэлмээр байна. Энэ тийм зарчмын өөрчлөлт гаргахгүй. Мөнгө харин цаг хугацаа харин байна. Нийслэлийн манай нэвтрүүлгийн өмнөх дугаар дээр яг нэг асуудлыг хариуцсан нийслэлийн орлогч дарга бас орсон л да. Тэгээд яа харахгүй энэ бол одоо манай шинжлэх ухаан судлаачдын гаргасан санал зөвлөмжн дээр үндэслээд хийсэн гэдэг хариултыг буцаад тайлбар өгөөд явж байгаа. Гэтэл нөгөө талдаа яг тэр эрдэмтэд яг тэгж хэлсэн үгүй юу гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал яг хагас хогсыг урдаас аваад оруулаад ирв. Энэ жил оруулаад ирэх гэж зөвснө үү гэдэг ийм хоёрдугаар асуудлууд бол байгаа атга. 9 сар дөнгөж эхлээд халаалтын үйлрэл дөнгөж эхэлж байхад саяхан энэ 7 хоногт нэг өдрийн дотор угаартаж нас орсон хүний тоо огцом өсөд яг гараад ирчихлээ. Энэ асуудал бол маш том асуудал. Бид нар хэсэг бүлэг иргэдийг нас барах байтугай бүр тэрнээс ч бага асуудал дээр болж ерөнхий сайд огцорч исэн ийм жишээ тохиолдлууд өнгөрсөн үед зөндөл гарч ирсэн. Гэтэл энэ асуудлыг бид нэр жил болгон болоод байсан асуудал учраас нэг тоомжиргүй бас өнгөрөөд байгаа шүү. Манай иргэд олныг. Энэ асуудлыг бид нэр энэ өвөлдөө багтааж шийдвэрлэх боломж байна уу? Та энэ дээр юу гэж харж байгаа? Одоо нийслэлийн зүгээс энэ зарим гаргасан шийдвэрүүдээ зогсоё гэхээр нөгөө Монголд байгаа үйлдвэрүүдийнх нь багтаамж чадварх нь хүрэхгүй байх асуудлууд бас байгаад байгаа шиг байна л да. Энэ жил шийдэх боломж үст шийд зайл хийзэний. Энэ шахмал төлс чинь болохгүй байна. Энэ төлсний түүхийн эдийг үнс бахта сайн шатдаг юмар хий гэж мэрэгчлэтний хоод би 2019 оноос хойш тасралтгүй ярьж байгаа. Хэвлэл мэдээлэл яваад лайваар, фэйсбүүкээр харамсалтай нь тоо нэмэгдээд байна. Сая өчигдрийн тэр явдал бол 81 хүн угаартаж 3 хүнээс орсон. Харамсалтай хэрэг. 81 хүн гэдэг бол тохиолдол биш байхгүй. Ер нь бол угаартал байдаг. Ямар нэг юм шатаахад үний хариуцлагагүй ажил энэ гэдэг. Гэхдээ масс утгаараа 81 гэдэг тоо бол тохиолдол биш. Энийг өөрчил гэж ярьсан. Өнгөрсөн жил 3 сарын 1-нд засгийн газар тогтоол гаргасан. Шахмал төлсний түүхийн эдийг сайн үнслэг багтаа Эрдэнэс 5-7 эрчим хүчний нүрсээр хийя гэж. Одоо хийж байгаа түүхийд нь бол дунд нүрс, баяжуул биш. Баяжуулсан нүрс биш. Баяжуулсан нүрс хаягдл чулуу хоёрын дунд middling англиар дунд гэсэн. Тийм биш, баяжуулсан сайн нүрсээр нь хийх. Тийм тогтоолоо хэрэгжүүлээгүй. Миний сонсноор өртөг өндөр гарна. Дээрээс нь тэндээс ингээд дээж аваад ингээд шинжилсэн чинь нэг хайхтар гой болохгүй байна. Тийм болохоор хятадас авчий гэсэн дүгэл төгсөн л гэдэл яриад байл. Тэгэл өгсөн тийм байлгүй би тэрэн дээр нэмэр ажилласан биш. Гэтэл хагас хогсын уучлаарай. Энэ хагас хогсын асуудал зөвхөн энэ нийслэлийн энэ жил гаргаж байгаа асуудал биш. Өмнө нь Чойжо сайд, өмнө нь байгаль орчин аж ахуйн яамны сайд гэсэн Бат Эрдэнэ сайдын үед 2 удаа гарч ирээд хоёулын дээр нь
иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад унжсэн юм асуудлууд бас байгаа тийм ээ. Хөрсөн жил 2-3 жил зүтгэсээр хагаад ингээл зүтгэлэх юм гээд заавал хийх ёстой байсан юм байлгүй дээ. Одоо тэгээд тэр хүмүүс хариуцлага хүлээгээд явах хэрэгтэй. Энэ ерөөсөө нам улс төрийн асуудал биш. Одоо энэ улсын хурал дээр бол жишээ нь түлшинд төсөв зарцуулахгүй гэдэг өгүүлбэртэй 53 дугаар тогтоол гарсан. Ялангуяа Монгол Ардын намын гишүүд дотор олон байгаа. Харьцал намын гишүүд олон байгаа. Бусад намын хүмүүс байна. Ингээ хамтарч гаргасан тогтоол. Түлшинд төсөв зарцуулахгүй гэдээ хахад энэ жил бид нар хятаас нүрс авч байгаа. Тэрнийх нь мөнгө төсөв биш юм аа, компани мөнгө гэж яриад л. За дараагаар нь Хагас коксын үйлдвэрийг Монголд барина гэсэн. Юугаар худалдаж авах юм? Төсөөр л авах гэж байгаа байлгүй дээ. Улсын дүүрийн хөрөнгө оруулалт бол энэ тогтоол нь ер нь их хурлын чи юу зүгээр цаас юм уу? Бид нар тэнд яах гэж байхдаг. Тэгэхээр зэрэг энэ одоо том намын том лидерүүдийн хийсэн шахмал түлш Хагас кокс юу вэ? Эн чинь намынхаа нэр хүндийг унгаагаад шүү дээ. Энэ дотор орсон залуучууд дэвшилтэй юм яриад бишээ нүүрстэйг нь оцолтгоо болио. Нүүрснийхөө мөнгөөр байшин барь. Дулаахан сууц барь, хашаанд нь барь, дулаан аян хий. Орон сууц дахин төлөвт явуулъя. Бити мөнгө нүүрсэнд өгөөд байшинд оруулах гэдэг хахад үгүй ингээд идэг. Тэгээд нийт дүнгээрээ бол тэр нам хамт олонны нэр хүнд унжлах. Ингээ яах ингээл байгаад их юм. Бидний хүмүүсийн эрүүл мэнд эрсдлийн асуудал байна. Дээрээс нь улс төрийн асуудал байна. Улс төрөөс их том унаа аав нь мундаг юм шийддэг хүмүүс бол харагдана гэж бодоод байх шиг байна. Явахгүй. Нэг намын нэр хүнд гэж ярьснаас бас нөгөө нэг асуудал нь бол энэ агаарын бохирдлын асуудал жилдээ эрүүл мэндэд үзүүлэх нөлөө шууд болон шууд бус замаараа бол нийтдээ одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьтай тэнцвүүцсэн юм хор хөнөөл манай эдийн засгт урьдчилж байна гэсэн одоо нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн нэг дүгнэлт бас байдаг тийм ээ. 2020 оны датан дээр гаргаж ирсэн. Түлш гэснээс түлш гэдэг бол зөвхөн Хагас кокс одоо шахмал түлшний сайжруулсан түлшний асуудал бол биш. Энэ жил бид бүхэн нийслэлийн хувьд урд нь хүмүүс маасаараа хэрглэж үзээгүй бас нэг ийм том туршилт гэж хэлж болохгүй бах. Гэхдээ одоо ийм шинэ арга бол хийн халаагуур газын асуудлууд л орж иж байгаа. Хэдэн 10,000-аараа. Тэгэхээр энэ дээр яг Монгол улсад яг дэд бүтцийн хувьд за хүмүүсийн одоо соёл зан үйлийг ярихаа болио л та тийм ээ. Дэд бүтцийн хувьд бэлэн байд юм. Та бол яг энэ салбар дээр бас яг нүүрснээс хий гарах гад хүртэл явж исэн үний хувьд хэлэхэд судалж байгаа л хийсэн байлгүй дээ. Тэгээ бэлэн л гэж бодож байгаа юм байлгүй. Миний хувьд зүгээр хэлэх өнцг нь бид нэг тэр техник хэрэгсэл дээр бэлэн үгүй стандарт байгаа үгүй энэ төр гэж хэлэхээс илүүтэйгээр хар хайрцаг. Монголчууд маха, гурила, түлшээ, цахилгаанаа өөрсдөө хэрэгтэй. Дээр нь шатхуун байна. Яалтчгүй чадахгүй байгаа учраас ингээд шатхуун бол нөө технологийн бүтээгдэхүүн. Тэгвэл энэний төлөөл газрын тосны үйлдвэрийг хөрөнгө оруулалт нэмэгдээ, зээл нь нэмэгдээд байхад их хурлын гишүүд зөндөө маргаж хагаад маш том одоо саналаар дэмжиж зээлийн сонгож хөрөнгө оруулалтыг нэмсэн сэтгүүлж л байгаа тийм ээ. Заавал хийх хэрэгтэй. Газрын тос. Дахиад зан тал нь бол нүүрснээ шатхуунаа хийх хэрэгтэй. Цаг хугацааны асуудал. За тэгээд тэр гэрт түлж байгаа түлш эсвэл хийн түлш нүүрснээсээ хийн түлш гаргаж байгаа хэрэгтэй. Тэгээд цахилгаан, гурил мах. Энэ бол зүгээр үндэстэй ингээд ямар ч тохиолдолд хар өдөр амьд хийж авч явах чадвартай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ийм юмыг ийм энгийн гэрийн түлшээ хятадаас нүрс аваад Оросоос газ аваа шийддэг гэдэг бол агуулгаараа буруу. Тэр техникийн асуудал нь бол хоёр дахь зүйл. Техник бол ямар ч юм шин юм ихэд эрсдэл гарна. Энэ бол зүгээр хууль, математик, магадлал гарна. Заавал алдаа гарна. Хаа нэгэн газар. Хиний гэрт алдаа гарч хин үргэлдэх юм мэдэхгүй. Тэгэхдээ энэ зүгээр өөр төрлийн түлш байсан ч их гардаг л асуудал. Их гарч явах юм бол буруу шийдвэр өгнө гэсэн үг.
масс утгаар нь бид нар дүн дээр анализ хийж байгаа шүү. За яг энэ талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай хүмүүс бол таантай санал нийлж байгаа. Яг энэ асуудлууд дээр. За нэгдүгээрт бид нэр ингээд тийм ээ улс орны эрх ашиг байх хэвээр, бид бүх өөрсдөө бие даасан байх хэвээр гэсэн одоо үндсэн зарчмууд дээр тулгуурлаад ингээд харахад бид нэр дотооддоо ядахна энэ 226 тэрбумыг дотооддоо үлдээх. За байшин гадуулаалагч байж болно тийм ээ. Энэ асуудлууд руу оруулсан бол илүү үр дүнтэй байх үжээ гэсэн юм аргументууд байгаа. Гэхдээ энийг одоо шийдэхин тулд бид юу хийх ёстой? Улсын хурлын гишүүд бол мэдээж тодорхой хэмжээнд энэ талаар мэдээлэл өгөөд ингээд явна. Мэдээж бас тодорхой хэмжээнд асуудлуудаа нэхэд араас нь мөшгөөд ингээд явах бах. Харин дэргэдийн үед бид бүх одоо яах ёстой? Дараагийн сонгуульч одоо 3 жилийн дараа штэ. Тэр хүртэл одоо бид нэр ямар юу хийж чадах юм? Одоо тэр төлшийг болгоомжлоо хэрэглэх хэрэгтэй. Ямар Непал гэлтэй нь биш. Өөр юу яах вэ? Их хурлын дээр тогтоол гаргасан. Энэ нодлон 3 сард хийсэн 3 сард тохоо сонсголч 1 сард лөө 1 сард 2 сард сонсгол хийсэн. Дараа нь тэр ажлын хэсэг бөө юм болж байгаа нэг тогтоол гаргасан. Тогтоол дээр дулаан сууц барилга байшинг дэмжинэ. Төлшин төсвийн мөнгө зарцуулахгүй гэдээ гарсан. Нийслэл 20-40 гэдэг ерөнхий төлөвлөгөө гаргасан. Тэр 20-40-т шахмал төлш нүүрсэн төлшнээс хадуу төлшнээс татгалцснаа 20-30 гэхэд гисэн. Хурлын тогтоол нийслэлийн 2030 гэхэд шахмал төлшөрлөхгүй гэсэн. Тэгсэн хэрнээ төлш хятадаас аваад байна. Тэгээд тэр хөх нүүрсэн үйлдвэрийг барина гэдэг. Өөрөөр хэлбэл хоорондоо зөрчилдөд өгөхгүй. Тэгээд одоо улсын хурлын гишүүн бол хууль тогтоогч. Тогтоол гаргана, хууль гаргана. Тэрний хэрэгжих хэсэг нь бол Монголын төрийн асуудал. Хууль хэрэгжих ёстой. Хэрэгжүүлэхгүй бол яадаг юм? Хуулийг хэрэгжүүлэх шахдаг, хариуцлага тооцдог. Улс төрийн бөгөөд хуулийн хариуцлага руу татах ёстой. Тэгээд тэр ажлууд л араас нь хийгдэх баг та. Бидний хувьд ч гэсэндээ ингээд байнга агарын бохирдол хагас кохс яриад яваад байдаг бас нэг хүн болж хувирмааргүй. Миний хувьд бол бас жил болгон бас сонсгол хийгээд баймааргүй байна. Гэтэл ингээд яхаарахгүй араараасаа ингэж маш сөрөг үр дагавартай юм шийдвэрүүд бол гараад байна л та. За энэ бүгдээс хоёулаа нэг төр завсарлага аваад улс төрийн тухай, танаа бас намын тухай асуултуудыг би асууж үзэгчдээ бас мэдээлэл өгөхийг хүсэж байна. Ардчилсан намын хувьд шинэ дарга сонгоод гаргаад ирлээ. Одоо ардын намын шинэ даргаас удахгүй тодорхой байх. Танаа намын хувьд их хурл бүх гишүүдийн хурлаас удахгүй зохион байгуулж хийгээд шинэ хөтөлбөрөө бас танилцуулах байх тийм ээ. Энэ дээр одоо намын даргын сунгаа гэдэг ч юм уу эсвэл солих иймэрхүү асуудлууд яригдж байгаа юу? Яригдаг. Хуулийнхаа дагуу энэ ондоо багтаагаар дөрмийн шинжилгээ бүртгүүлэх ёстой. Тэгэхээр дөрмийн ажлын хэсэг гээд ажиллаад гişүүд хэлцээд тэгээ явцгаачдаг. Тэгэхээр ерөөсө танаа намын хурал бол их тийм анхаарал ерөөсө татахгүй. Тэр намын гişүүд бол анхаарал татлахгүй яг гэдэг дөрмөө явж байгаа юм шүү дээ. Зөв. Тэ. Гэтэ бол даргын асуудал бол яригдахгүй юм шүү дээ. Сонсоогүй. За бид бүгдийн урилгыг хүлээн авч одоо төсөв сэргээгдэх эрчим хүчний асуудлууд, нийслэлийн бас асуудлууд, хоёулаас төрийн өмчит компани тухай асуудал руу бас нэлээд гүнзгий орж ирлээ. Манай үзэгчид бас тодорхой хэмжээнд мэдээлэл авсан гэж найдаж байна. Улсын хурал дээр байгаа технократ гишүүдийн төлөөлөл болсон учраас ингээд тантай бол байнга баг улиралдаа нэг удаа ярьж мэдээлэл авах юм сонирхолтой бол байгаа. Тэгэхээр өвөл эдгээр 9 үед бас дахиад нэг хоёлаа ярилцаж давхар мэдээллүүдийг өгөөд явах юм сонирхолтой бол байна. Тэгээ таны цаашдын ажилд амжилт хүсье. Маш их хоёлаа эдгээр 9 өвөдөнд төлснөөс жоох өөр юм ярихвстэй. Тэшээл ярих юм байна. Тэшээл ярих. За баярлалаа. Үзэгчтэй дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.
эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөтгөлгээс хар хайрцаг